За самбат цаано Сингапур улсаас мэдчихэж байна. За Японд Монголоос Сингапур руу аялуулдаг хүн байна. За энэ удаагийн ирсэн зорилго маань болвол Сингапур зорилго маань болвол 21,000 төгрөгөөр 21 цаг Сингапурт хэрхэн дисэх вэ гэдгээ үзэх. Тэгээд Сингапурын баруунаас зүүн тал руу гүйлт хийж үзнэ гэдэг маш том хоёр зорилго тавьсан байгаа. За Сингапур бол Азийн дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудын нэг гэж ярьдаг. Энэ газар хэрхэн 21 цаг 21,000 төгрөгөөр амьдрал нисэх вэ гэдгээ харна. За Монголд 21,000 реалити шоу байдаг. Тэрэн дээр болохоор 10 билүү 7 хоног 21,000 төгрөгөөр амьдардаг. Энд бол ямар ч их бол мэдээж үндэс байхгүй. Алхан тутамдаа мөнгө шаарддаг Сингапур гэх бусад аяллууд. За тэгэхээр юу болсноо харна. Яг одоо миний байгаа газар бол Сингапурын алдартай Jewel гэдэг газар. Энэ бол яг тусдаа зүрийн газар бол биш. Ингээд зөрж очдог зүрийн газар биш. Энэ бол онгоцны буудлаас ингэж гараад шууд залгаа ингээд Jewel гэж 2019 онд баригдсан машины зогсоол байсан. За Японы Team Lab-ынхантай хамтраад ийм итүү ургамал болсон. За тэн дээрээс нь усгоочдөг дэлхийн байгууллагын доторх хамгийн өндөр бүхрээ гэдгээр авдагтай. Цэвэрсүүлсэн ус. Ногоон ус. юм бэ. Одоо бол яагаад байна? Ажиллаг байна. Одоо цаг 9 цаг 50 минут болж байхад ажиллаг байна. За би болохоор энэ сонсоо орой ирээд. За 21,000 төгрөгөөр явах хүн зүгэндээ мэдээж хоосонгүй явж байгаа. Өдрөө гайти зүгийг unpack юм уу? Хийж үзье. За бид нар бүгдээрээ л Монголоос нисэхдээ 23 хил чимдаантай 7 хил ачаатай явдаг. Гадны нисэхүүд болохоор 23 хил ачаанд байхгүй. Зөвхөн 7 хил юм уу? 8 хил юм уу? 10 хил. Ийм зүг юм уу? Жижиг чимдаамаа. Carry on баг гэж явдаг шүү дээ. Асуудлынхаа дээр тавьдаг. Ачаагаа авч явах хэрэгтэй байдаг. Би тийм онгоцоор ирсэн. Тэгээд одоо удаан саржлаар амьдрахгүй учраас 23 хэдийн чимдаан бол шаардлагагүй. За тэгэхээр миний 21 цаг амьдрахад бол зүйлс их чухал болно. Тэгээ миний юу харьяа. За энэ бол миний компьютер бол түүний дагалдах хэрэгслэл маус болгоно. За ажлаа давхар амжуулах хэрэгтэй. За мэдээж нарны малгай. За хүмүүсээс дагуулж явж байгаа болохоор миний сан байгаа. Би тэгээ өөрөө хөдөлгөөн шаттай байгаа болохоор энэ төрөл бүрийн ийм ахын систем зүй байгаа. За энэ мэдээж оосойц. За энэ миний утас байна. За өгөөж борцог. За ишиг янзаг бичээ зүв арц. Хитэн ааруул. За ишээ бүр самар. За энэ бавгатай чихэр гэдэг хүнсний бүтээгдэхүүнүүдээр амиа зогоох болохоор 21 цаг амьдарч байж болно гэж бодож байгаа. За тэгээд ном power bank хатах сэрээс эмигээд хэрэг болох. За яга power bank авчирсан бэ гэхээр IT үед бол маш их хэрэгтэй. Би тэр хоёр утастай явж байгаа. Сэнгэнд асуудал байдаггүй ч гэсэн power bank-гүй байх юм бол энэ удаагийн аялалд 21,000-аар Сингапур бол ягаад ч чадахгүй майхантай явж байгаа. За майхан яаж яах талаар бүгдээрээ яаж зөвшөөрөл авсан энэ дэр талаар ярина. За тэгээд энэ бас нэг гоё юм байгаа. Нэг яралаа. Энэ дандаа миний хувцас хувцлууд үлдсэн байгаа шүү. Хамаг хувцаад тэгээд сонирхолгүй хахад үднээс гаргаагүй. За энэ их гоё юм байгаа. Би эрчим хүч ашиглахгүй байж магадгүй. Тэгэхээр Сингапур бол дандаа нартай халуун байдаг. За энэ нарны панел авсан. Нарны панелаар ингэж USB-г холбоод миний тандаа Type-C зэнэгдэж ордог. Android-од байгаа болохоор ингэж утсаа зэнэгдэх боломжтой. За энэ гэхдээ нэг бодсныг бол яахгүй ах гэж бодож байна. За нэг бараа зарж байгаа юм шиг нөхдөл их гайхаж байгаа хаа. За бүгдийг буцаагаад хийлээ. Тэгээд
цаг явж ирлээ. Яг одоо би явж мөнгөө солиулна. Би яг 21,000 төгрөгийг бодсон чинь $10 болохоор үлээ. $10, 10 Сингапур доллар шүү. За 10 Сингапур доллараар ер нь бол энд бол нэг хоолны мөнгө яг $10 ер нь орчин байдаг. Японоор бол нэг 1000 йен гэсэн үг. За яасан мөнгөө солиулсан. Надад 21,000 буюу одоо $10. За Сингапур мөнгийг бол ингэж Монголч урагч болдоггүй. Гэсэн нороод цаад ингээс эсрэхэд хатчихдаг. Ихтэй мэдрэгдтэй начилтай мөнгөө. За энэ мөнгө 21 цаг амьдрал. За тэгээд юу болсон? Метронд бол өөрийнхөө виза карта ашигласан. Тэгэхгүй бол миний Сингапурын метроны карт байгаа. Энэ метроны карта ашиглаад хамгийн бага минимум зэрэглэлт нь $10 байсан. Гэхдээ энэ картаараа яваад худалдаа авалт хийгээд явах юм бол хангалттай боломж юм. Гэхдээ би бас бэлэн мөнгөөр үрж магадгүй гэж тооцоод виза карта авчихсан. За нэг талтай бол нэг $2-2 долларын зацуулга явагдана. Тэгэхээр би буунгуудаа $10 содид хасагдсан гэж тавиад өгнө. За энд ийм хууль байна. Цаанаас Сингапур за би юу Kembangan. Жишээ юм бол $500 метронд. За тамхи бол $1000 хоргоно. За $1000 чинь одоо $10 $20 мянга хийх чинь $1000 чинь 2 сая төгрөг болох гэсэн үг шүү дээ. 2 сая төгрөгөөр метрон тамхитад харгуулах нь байна. За метро тийм сайхан сэлүүхэн Сингапурт авлаас нь 4 хил байдаг. За би 4 хилийг ингээл харуулчих. За англ Next station, Yumas. Камил гэсэн 4 хил. Камил гэдэг нь энэ тгийн нэг салбар тийм аялах хэл шүү. Feeling good every day and every night. Life is a journey full of spices, gotta savor every slice. I have surprises on the corner, I can't predict, I can't pretend. Just have to make them yours. Хай намайг хаашаа яваад байна гэж гайхчихсан магадгүй. За би болохоор аялагч нараа буулгах буудлын руу явж байна. Манай буудлал бол маш төвд байдаг. Marina Bay Sands-аас автобусанд суугаад бараг 10 минутанд очдог. Яг үүдэндээ буудаг тийм буудлал байдаг. Би мэдээж буудлал буухгүй. Буудлал буух юм бол миний 21,000 төгрөг нэг цагийн дотор будаа болно. Тэгэхээр би аялагч нараа буулгаж байгаа буудлаа одоо ачаагаа тавиад сүнхээ болон майхнаа тавиад тэгээд ажлаа амжуулах гад хөнгөрж байгаад ажлаа амжуулах гад явж байна. Энд Сингапурын үндэсний номын сан хэрэгтэй суудаг тэнд сайхан интернет компьютертойгоо суулцгаар тийм сайхан орчин байдаг. Би хамгийн дуртай номын сангуудын нэг. Тэшээгээ очиж ажлаа амжуулнаа. Ямар ажил хийх гэж байгаа вэ гэж одоо бодож магадгүй. Би Японд монголчуудын Солонгос болоо Америкийн аяллаа визний үйлчилгээ хийдэг. Тэрийг онлайнаар хийхгүй бол хүмүүсийн ажил болгож авахгүй. Яа. Зя би ажлынхаа газар болох. Сингапурын үндэсний номын сан дотор ороод ирсэн байна. Энэ ингээд битүү ногоо зүгээр л энэ суудаг юм хэсэг. За би нэг жоохон танилцуулъя та хэдэд. Энэ бол миний хамгийн дуртай номын сангуудын нэг. Учир нь би Японд бойлер намаас чадахгүй. Англи ном маш зүйтэй байдаг. Бидний хэсэгтээ ямар нэгэн карт нийлэх шаардлагагүй.
шууд ингээд товчлоод гой юмнаа тэнд 1 2 3 гэж үзүүлээ заяа. In a bookstore, quaint and fine. I saw her eyes, they shine. Lost in pages side by side. Found a story in her smile. She had books stacked so high. Lit up when I walked by. Whispered words, her laugh so bright. In that moment felt alive. And as love woke me up, like a book I couldn't put down. Felt a spark in this old heart, in the midst of chapter town. And as love woke me up, rewriting my love unbound. Between the shelves we stayed among the tales it's made. Found a spark in worn pages. Her magic never ages. She's the story never told. За, номын санда лээд ажиллаа амжуулаад сөрх ном уншаад одоо орой болсон байна. Оройны 9 цаг болоод номын сан маань хааж байгаа болохоор би гарч байна. Тэгээд гүйлтийг бол орой хийхгүй бол болохгүй. Учир нь манай Сингапур бол тропикийн бүсийн эквадорын шугамны 1 дээр байдаг бол жилийн 12 сар бүгдээрээ адилхан халуун. Өглөөг өгөх юм бол өдөр өгөх юм бол би халуунд нартайд хүнд байдалд орох магадaltaй болохоор гүйлтийн цагийг бол орой болгож сонгосон. За тэгээд одоо утгагүй хугацаа солиод гүйлтэндээ бэлтэнэ. Тэрнээс өмнө надад одоо түрүүн онгоцны буудлаас наашаага ирэхэд $2 би өрсөн. Тэгэхээр миний $10-оос $8 маань одоо хүртэл надад байгаа. Тэгэхээр би гүөхээс өмнө ямар нэгэн байдлаар хоол идэх хэрэгтэй. Зөвхөнд байсан өгөөжийн борцог, самар энтрийг бол байнга идэж явж байгаа. Одоо хүртэл энд аваа явж байгаа. Тэгээд ямар нэгэн байдлаар бишгээ гарч бүгдээрээ хамгийн хямдхан дуу махтай гүйлтээ ирчүүч болох үз. Тийм тоол олно гэж найдаж байна. Энэ газар бол Сингапурын ерөнхийдөө хамгийн хямдхан байдаг 2-3 газрын нэг Mugis Street гэдэг олон хөлийн газар. Орой хоолоо гүйлтийн өмнөх оройн цоогоо хямдхан хоол идэх гээд ирсэн байна. За юмны үн харуулъя заяа. Юмны үн бол би эндээс ийм юм сурж авсан. Одоо нэгийг авал 4, 3-ыг авал 10 гэдэг маркетингийн аргыг олноор юм бодлох аргыг эндээс харж байлаа. За эндээс бол ирсэн хүмүүс юм сүмнэрүүд тэрийнхэндээ очих өгөх бэлэг дурсгалын зүйлс авдаг. За мөн дээрээс нь нутгийн хүмүүс өөрсдийнхөө хувцас хунар дэшээ авахд одоо гэр авахын бараа байдаг. Тэрийг харж байвал beauty service fashion at level 2 and 3 гэж байгаа. Ийм байна. За чинь хөргөшийн алтны үнийг харуулъя. Нөө за нэгийг авал энэ 3. Дөрвийг авал 10-аар өгнө гэдэг юм гоё хэлсэн. Алттай. За хамтхан үнэ сануулхад $3 чинь $300 yen. 300 yen гэсэн үг шүү. 300 yen чинь 7,000 төгрөг. 7,000 төгрөг гэсэн. Би шууд төгрөг рүү бодох гэхээр жоохон төвхтэй байгаа тийм. За эдгээр бол одоо хоол болохгүй байна. Би хоолны газар хямдхан дэлгүүрийг хаана байдгийг мэдэх болохоор тэр газрууд руугаа очлоо. За $8-тай байгаа хүн. За энэ Сингапурын нэлийн бас хямдхан хоолтой эсвэл нэг. I wanna get steamed chicken. Only the roasted and dry. Oh, okay, good roasted. I will eat here.
За roast тэгээд number 2-ыг аваад лөө. Окей, thank you. За миний дугаар 480. Одоо 475 дахь хоолыг бэлтгэж гэж байна. Би тэгэхээр энэ суугаад хүлээнэ. Сая орой хоол бидэн болжээ. 6 Сингапур доллар буюу нэг Монгол мөнгөөр нэг 12,000. Миний 21,000-аас 12 гэдэг бол маш их мөнгө. Мэдээж гэхдээ би нөгөө 21,000 шоунд ордог шиг мах аваад, ногоо аваад өөрөө хийх ямар ч боломж байхгүй. Энэ дээрээс нь гүйлтийг болохоор яваагаа шүлээ. Гүйлтийг болохоор витамин эрдэс аминдин хэрэгтэй байгаа. Энэ стогой дахианы шүл юм байна. За энэ мэдээж ага тэгээ будаа. За хот ямтыг ирж анаа өгдөг. Дахиад бол нэг амсаад авч байгаа. Шүл нь болтой гоё. Шүл гоё. Гоё. Удаас байна. Би нэг өдөр хоол идэг бол дандаа Монгол сэрэ болгоод байгаа болохоор ямар ч гоё санагдах хаа. Арбас чсона. Би нэрэ хоол идэж байгаа дээр нэг зүйлийг хэлье. Сингапурт хоол идэж байгаа бол нэгдүгээр усаа өөрөө авчих хэвээр. Энэ ямар нэг япоч шууд дүмстэй бас өгдөггүй. Тэгээд ус авыг гэхэд нэг байгаад идэггүй. Устаа хүмүүсийг харж явал устаагаа явж байгаа. Өгвөл уух юм заавал устаа үнэтэй авдаг шүү. Зарим үе ус бол тэнгэр газар шиг өөр үнэтэй газруудаас хамаарат $1-4 хүртэл. Бараг заримдаа хоолны үнэтэй ч гэсэн байж идэг. Энэ бол хямдхан газар болохоор ус бол тийм үнэтэй биш. Тэгээд би усгүй явж байгаа. Хоёрдугаар биднийх ам арчих салфитик энэ төр бүгдэггүй. Бэлэн ойтон болго хуурай салфитиктэйгаа явж игэл зүгээр шүү. Тэгэхээр ахаад хэлэхэд аяллаар явж байгаа өдөртөө бэлэн устайгаа нойтон хуурай салфитиктэйгаа цүгэндөө явж явал маш хэрэгтэй шүү. Юу за энэ харагчтай guys. Надтай явал ер нь хямдхан дэлгүүр өдрөө бас орох үнэн боломжтой. Энэ 45 цент гэж байгаа нэг сникерс. $1 3-ыг аваарай гэж байгаа. Тэгээд гадаадд нэг клоо хувцас рекламадад идэг нөхдүүд лайв хийгээд ингэ яваад идэг шүү дээ. Тэр шиг видео болох гэдэг шүү. Зэн 9 цент 50 цент. Нэм хямдхан хямдтай газруудаар бас дагуулад явнаа. Гэхдээ одоо энэ convenience store энэ үн бол маш үнэтэй байгаа. Дөрөж 1-2 нугалцсан үнэтэй байдаг. Тэгэхээр хямд үнэтэй баг зардлаар явж байгаа хүний хувьд ингээд хямдхан юм хэрэглээд явбал өнөөдөртөө үлзийтэй баха. За би эндээс одоо надад $2 үлдсэн байна. $2 гүйлтийн өмнө чалхаар. За яах вэ? Чихэр хэрэгтэй байж магадгүй надад. Би энэ юу авда? Мангатай чихэр 80 центээр авлаа. Ингэснээр надад $1 20 энэ бичүүлдэг. $1 20 цент үлдсэн байна. Энүүгээрээ би гүйлтийнхаа эхлэлийн цэг хүртэл метрогоор явна гэж найдаж байна. Би нэг дандаа ихтэй гайхаад идэг. Энд яагаад ийм байгаа юм болоо гэж боддог газраа ирчихсэн байна. Тэр газар бол ийм Parkway Square гэдэг барилга. Тэгсэн энэ дээр дандаа Монголтой холбоотой Монголын элчин бол биш баг. Монголтой холбоотой үйл ажиллагаа хийдэг юм болоо. Энэ юу хийдэг газар юм болоо гэдгийг мэдэх гэж дандаа
хажуугаар нь явдаг энэ Raffles hospitality имлэгийн яг эсрэг талд байдаг энэ Parkview Square гэдэг барилгын дөрвөн улсын талбайд нэг нь Сингапур байна. Нөгөө хоёрыг сайн мэдэхгүй юм байна шүү. Ийм хоёр талбайтай. Тэгээ голын хоёр талбайгийн нэг нь Монгол улсын талбай байгаа байхгүй юу? За тэр 3 дугаар талбай нь Монголын талбай байгаа байхгүй юу? Одоо хаацсан байгаа. Гэтэ би очиж юу байдаг? Яга Монголын талбай байгаа талаар асууж үзье. За энтхийн хувцсны код нь намайг оруулахааргүй шинжтэй. Нэлээд томчууд ч яах вэ? Баян байрын нөхдүүд энэ сууж байна. Ямар барилга юм бэ? Ашуур ингээл орчих. Sorry, do you work here? So I'm just curious. I'm Mongolian. So there's a Mongolian flag. Are there any service or embassy or something related to Mongolia in this building? Yeah, in this building. So, do you know any Mongolian service? I know, I understand. You don't know? No. You don't understand? Do you know this is Mongolian flag? This Yeah, Ah. flag is Ah. Mongolian flag. Mongolian. I'm from Mongolia, and so I'm just curious. Are there any service related to Mongolia? No. No. I know. Why there is Mongolian flag? For Yeah, four flag. One of them are Mongolian. and I knew new people. You are new people. Working. Okay. Cleaner. Okay. You are cleaner. Yeah. Okay. Are you from India? India. Okay, nice to meet you. Thank you very much. Okay. За нэг шинэ хүн юм байна уу? Монгол хэлч мэдэхгүй хүн юм шиг байна. Өөр бачгаас шодно. Тэр нөрөө асуулаа шүү. Юунда ичхвтэй. Энэ бүр амар танс. Энэ нөө Canon дээр гардаг л юм шиг байна да. Нэмэн би. Coca-Cola. Нэмсээс салбар байд. Хэвчгүй. Энэ бүр би Canon дээр л харчихсан юм байна. Энэ хүмүүс ингээд орой хоолой идээд сууж байгаа. Харвас өмнөд илтгэхгүй юм шиг газар харагдчихэв. Би лефт руу гараад энэ дээр юу вэ шүү дээ? Үйл ажиллагаа явуулдаг компаниудынх нь юмнууд энэ дээр байна. За би уншаад энэ ямар юу юм бэ? Шууд лефт нь гоцлоо. Энэ лефт нь бас ингээд өнгөч. За яах. Би юу гэнэ за хэдүүлээ олцгой. Энд юу байна? Энд юу байна? Asian Tax Advisory Singapore. За Монгол Corporation Software blah. Travel Service Singapore. Embassy of Mongolia гэж авч штэ. Уйлчин байсан юм ба штэ. 24/8. За 24/8 гэдэг чинь 24 нийт 14 давхар барилга юм байна. 14 давхар барилгын энэ 24/8 гэдэг нь ямар учиртай юм болоо? Энэ кодыг ойлгохгүй. Энэ давхруудын дугаар биш юм баг та. За. Ийм газар илчим байт юм ээ. Ийшээгээ би орж үзнэ. Буудалтай манай айлгч нарын бууж байгаа буудалтай маш ойрхон. Би ямар газар юм болоо гэд
дандаа ахдаг байсан байхгүй юу? Тэгээ арай элчин биш байлгүй. Элчин гэхээр Google Maps дээрээс арай өөр хаяг гарч ирээд байдаг байхгүй юу? Нийтдээ миний харснаар 100 билүү? 100 билүү? 100-аас 200-ийн хооронд монгол хүн байдаг. Амьдэрдэг, сурдаг. 2 жилийн өмнө харж байгаа тийм тоо байсан. Одоо магадгүй өөрчлөгдсөн байж. За аварч байсан. Явсны эцэст ямар ч хэвтэйг нь ойлголоо. Гэхдээ угаасаа өөр юу ч байх вэ? За нөгөө галзуу хүн чинь Сингапурын баруун хязгаар түрээд ирлээ метронд суугаад. За энэ газрын нэрийг бол Tuas Link гэдэг нэртэй. Яг одоо цаг 23 цаг 58 минут болсон. Tuas Link. За би бол 50 км гүгтэй. Бол 10 км би бол гүйж чадна. 10 км-ээр 5 удаа гэдэг л сэтгэл зүйн үс гэж гүйж байна. За тэгээ юу гүүхэд ачаа болохгүй гэдэг үүднээс би виза карт болоо утаснаас өөр юм авч явахгүй байна. Хамгийн гол нь надад буцах зам байхгүй. Яг одоо Сингапурын метро зогсцоо. Миний буцах хэсэг ингэж явахан дууссан. За энэ саяны намайг хөргөж өгсөн метро бол хамгийн сүүлчих байсан. Тэгэхээр заавал зорьсноо гүцэх зорилгоор буцах замгүй гүйлтийг сонгож байна. Я. За гүйлээ. За гүйж эхлээд цаг 40 минут болж байна. Замынхаа 5-ны 4 руу орж байна да. Ярь чадахгүй байна. За 2 цагийн турш 20 км буюу замныхаа 5-ны 2 дээр зогслоо. Учир нь цаг агаар болоо. Юуны идэх юм усны нөөцгүй байгаа болохоор зогсохгүй бол нэлээд эвгүй болж байна. Одоо үлдсэн замаа алхаж туулна. Тэгээ би яг хурдны замаар явж байгаа болохоор энд ямар ч тийм дэлгүүр харагдахгүй байна. Дэлгүүр орж яралтай юм энерги авах хэрэгтэй байна. A few moments later. Every time you come here for travel. Sorry? Every time you come here for travel. Yes, come here for travel. I work as a tour guide in Singapore. You work? As a tour guide. You as a tour guide. Yeah, tour guides. Зэ 20 км. Гүсээ. Цаашаа заря барахгүй нэ. Хоолонд эрдэс энерги маань хүрсэнгүй. Гүлтэй спорт ялангуяа холын цан гүлтэл харцаагүй. Багийн спорт байдаг. Тэгээд би цагаар такси барь. Гэтэ болоо энэ тэгээд бас нэг сул тал байсан нь явгооны гүлтийн зам байхгүй байлаа. Зөвхөн гүдэг хэсгээрээ л хүмүүс гүйд юм байна. Наа чиг ингэж энэ дашны жолооч бүр гайхаж байна. Наа чиг ингэж юунээр бол дугуйтай явах болон гүүх бол хориотой байдаг, хориотой ч явах болдгоо. Гэтэ яг ингэж явгооны замаа явангууд л ингэж өвс таарцсан яг ингэж дундаа тасарчаад байсан. Би хамгийн боломжит зам бол энэ хурдны замаар болонгаар нь явахгүй хэсгээр нь гүйх байсан. Яа за оройны 2 цаг 20 минут болж байна. За өглөөний минь. За хөл бол жоохон боловсон байгаа. Би хаана байгаа? Хаана барилж байгаагаа харуулъя.
21 янгийн чигээр бодлох боломжгүй гэж хэлсэн. За тэгэхээр би майханд байгаа. Нэг хүний майханд нэг жоохон болцсон юм да. За нэг хүний майхан маань нь шүү дээ. Яг ингээд 70 эрэг дээр тэр тийшээ Марина Bay Sands-ийн үзүүр нь харагдаж байна. Хүүхдүүд өглөөс хилээд байж байна. Сингапурчууд хүмүүс айгүй их дэмжсэн. Ингээд өглөөгөр хүмүүс нь гүүж байна. За энэ майхан бол зөвхөн Сингапур улсын орчин суугчид энд байрах боломжтой. Жуулчид бол ингэж майхан барьж хонох боломжгүй байдаг. За миний майхан энэ байна жижиг. Нэг хүний. Боломжгүй байдаг. Тэгэхээр миний бичлэгт бол Наташа гээд Тайваны бичлэгэн дээр танилцчихсан. Хардис надад тусалж ирсэн охин. За сайн байцгаана уу манайхаа. Ингээд удаан хугацаанд нууж ирсэн. Найз охиноо танилцуулах гэж байна та бүхэнд. Say hello. Hello. Hi. So what's your name? Natasha. I'm not Russian though. She's not Russian. Where are you from? I'm from Singapore. Энэний зөвшөөрлийг авч өгөөч. Би ингэж хонох боломжтой болсон. Зя. Ингээд бичлэг өндөрлөө.